Сайн байна уу? Энэ бичлэгээр танд Delco хөргөлтийн агуулгад бараагаа байршуулсан харилцагч хэрхэн захиалга шивэх зааврыг хүргэе. Delco-гийн агуулгад бараагаа байршуулсан эрхлэгч анх удаа захиалга шивэхээс өмнө нэг зүйлийг шалгах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр үлдэгдлээ татах хэрэгтэй байдаг. За эхлээд баруун дэд буланд байгаа энэ салбараас Delco-гийн агуулгыг сонгоно. Үүний дараа барааны үлдэгдэл цэс рүү орно. Үлдэгдэл цэсэнд Delco-гийн агуулгад байгаа нийт барааны үлдэгдлийг харагддаг. Тэгэхээр энэ үлдэгдэл татах товчон дээр дарснаар нийт үлдэгдэл нь орж ирдэг байгаа. За энэ Delco-гийн сургалтын дэлгүүрийн хувьд бол ингээд ийм барааны үлдэгдэлтэй байж байна. За одоо тэгэхээр бүгдээрээ захиалгаа үүсгэж үзье. Захиалгаа үүсгэхдээ захиалга цэс рүү орно. Салбараа Delco-гийн агуулга гэдгээр сонгож өгнө. Тэгээд захиалга нэмэх дарлаа. Тэгэхээр эхлээд хэрэглэгчийн утасны дугаарыг бичнэ. За ингээд жишээгээр би биччихье. Enter дарж болно. Эсвэл энэ шинэ хэрэглэгч нэмэх гэдэг товчон дээр дарж болдог. Ингээд шинээр хэрэглэгч нэмждэг. Захиалганд одоо бараа нэмнэ. Бараа нэмэхдээ энэ сагсны товчон дээр дарж болно. Энэ болохоор өнгө хэмжээний хувилбаргүй үед бол энэ сагсны товч ил байдаг. За нэг бараа нэмжлээ. Энэ барааны хувьд бол олон өнгөний сонголттой учраас дэлгэрэнгүй нь орж заавал нэгийг сонгож өгдөг гэсэн үг. За ингээд хоёр бараа нэмжлээ. За үүний дараа хөргөлтийн хаяг нэмнэ. За хаяг нэмэхдээ хайж болно. Эсвэл хаягаа дэлгэрэнгүй бөглөж өгч болдог. За би энэ тохиолдолд би дэлгэрэнгүй бөглөж өгчээ. Хаан үлдвэрг 3 дугаараараа. За үйлдвэрийн гудамжийг сонгоод өгчээ. Компорт плаза 301 тот. За орцны тотыг байхгүй бол 0-оор өччихье. Би тестийн захиалгад авчиж. За ингээд хаягийг бол бүрэн бөглөх шаардлагатай байдаг. За ингээд бөглсөн хаяг маань ороод ирлээ. За энэ хөргөлтийн компани сонгогдсон байж байгаа. Delco Express хөргөлтийн компанийг сонгосон үед энэ талбар автоматар бөглөгдсөн байдаг. Хэрвээ тухайн захиалгыг Delco руу шилжүүлэх болоогүй бол энэ цонхыг X-лээд хаажгаад хадгалчих болно. Энийг хаагаад хадгалсан тохиолдолд захиалга цаашаа хөргөлт рүү илгээгдэхгүй. Гэхдээ хадгалсныхаа дараа дахиж илгээж болдог. За энэ тохиолдолд шууд хөргөлтийнхаа компанийг сонгочихъя. За хөргүүлэх өдөр цагийн интервалыг заавал сонгож өгнө. За энэ систем өөрөө юм дефолтоор нэг утга санал болгодог. Тэрнийг нь өөрчлөх боломжтой байдаг. За үүний дараа захиалгын төлөв. Захиалгын төлөвийг бол заавал баталгаажсан төлөв дээр явуулж иж Delco руу илгээгддэг байна. За энэ дараа нь төлбөрийн хэсэг бол ингээд автоматар бодогдсон. Хэрвээ нэмэлт төлбөр авдаг бол энд нэмэлт төлбөр хэсгийг бөглөж болно. За үүний дараа төлбөрийн хэлбэр. Хэрвээ та хэрэглэгчээс төлбөрөө аваагүй бол төлөгдөөгүй гэдэг дүнгээр бөглөнө. Төлөгдөөгүй гэж бөглөсөн үед Delco хөргөлтийн ажилтан хэрэглэгчээс төлбөрийг нэхэж авна гэсэн үг. Хэрвээ энийг төлөгдсөн гэж бөглөчих юм бол Delco-гийн хөргөлтийн ажилтан хэрэглэгчээс мөнгө авахгүй явах нэ гэсэн үг. За үүний дараа тэмдэглэл бичиж болно. Тэгээд захиалга хадгалах дараад цаашаа илгээгдэх байна. За ингээд захиалга амжилттай хадгалагдлаа гэж байна. Захиалга ингээд Delco хөргөлт рүү илгээгдсэн байна. За энэ хүрээд захиалга үүсгэх зав маань дуслаа.